За хүн амын нас баралтын 80-аас дээш хувийг эзэлдэг халдварт бус өвчний гол эрсдэлт хүчин зүйл болох тамхины хор нөлөөг бууруулахад бид анхаарч 2030 онд хүртэл доктортой хөгжлийн бодлого. За 2020-оос 2024 оны засгийн газрын мөрийн хөтөлбөртөө халдварт бус өвчнөөс үүдэлтэй цаг бус нас баралтыг бууруулах зорилго тавьсан бөгөөд энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэхэд томоохон ач холбогдолтой үйл ажиллагаа нь тамхинаас үүдэлтэй эрслийг бууруулах явдал байлээ. Тамхи татагчдын нас залуужиж электрон тамхи, усан ганс, шиша, хамрын тамхи зэрэг тамхин бүтээгдэхүүний хэрэглээ хүүхэд залуусын дунд бүртгэгдэж онлайн худалдаа, сурчлагын хяналтгүй орон зай бий болж байгаа нь эдгээрийн хяналт, зохицуулалт сул байгааг харуулж байна. Үүний дээр 2015 онд тамхины хяналтын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр тамхигүй орчныг дэмжин тамхин бүтээгдэхүүний сав, баглаа бод, шошгод тавих хяналтын зохицуулалтад ухрал болсон өөрчлөлт хийсэн алдааг даруй засах шаардлагатай байна. Тамхин бүтээгдэхүүний сав, баглаа бодол, шошго, түүнчлэн тамхи, бусад тамхин бүтээгдэхүүн өөрөө танилцуулга болон зар сурчлагаа болох хүний анхаар сонирхлыг татах загвар хийстэй байж болохгүй гэсэн тамхины хэлтийн суурь конвенцийн зарчмыг бид хуулиндаа хангалттай тусгаар ажиллаж байна. Тамхины хяналтад төрийн олон байгууллагууд өөрсдийн чиглэлээр хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдагч нэгдсэн зохицуулалт хангалтгүй, цар хүрээнд хязгаарлагдмал, үр дүн сул байгааг бид өдий хүртэл явж ирсэн туршлагаасаа харж байна. За иргэдийг тамхины хорт нөлөөний талаарх мэдээлэлээр хангах үйл ажиллагаа хангалтгүй, тамхинаас гарах хүсэлтэй хүмүүст үзүүлэх тусламжч дөрвтэй бий болоогүй. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2015 онд хийсэн тамхины хяналтын суурь конвенцийг хэрэгжүүлэхэд шаардлага хэрэгцээний үнэлгээгээр өгсөн зөвлөмжийг биелүүлэх зэрэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэмжиж байгаа тамхины хяналтын суурь конвенц 2030 төсөлд ихээхэн ач холбогдол өгч байна. Энэ төслийн өрөөнд бид салбар дундын хамтын ажиллагааг сайжруулснаар тамхины хяналтын уялдаа холбоог сайжруулах, улмаар тамхин тавих хяналтын үндэсний стратегтэй болох зорилт тавьсан билээ. Тамхины татварыг нэмэх, тамхигүй орчныг хуульчлан батлахад COVID-19 цар тахлын хүнд нөхцөл байдал өөр бусад хүндрэл бэрхшээлүүдэд тулгарч байгаа энэ хүнд цаг үед бид тамхины хяналтыг сайжруулах ажлыг мэргэжлийн хувьд манлайлан бүх түвшинд шаардлагатай үйл ажиллагааг хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр юуны өмнө Монгол улс бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тамхины хяналтын суурь конвенц 2030 гэсэн төсөлд нэг төслийн санал явуулаад Монгол улсын төсөл хүлээн зөвшөөрөгдөөд ингээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төв штаб болон тамхины хяналтын суурь конвенцийн нарийн бичгийн дарга нарын газраас санхүүжилтийн болон мэрэгжил арга зүйн дэмжлэг аваад ажиллахаар болж байгаад бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс туйлын талархалтай байна. Энэ төслийн гол зорилго нь бол Монгол улсад тамхины хяналтыг сайжруулах, хууль эрх зүйн орчныг сайжруулах, за тамхины хяналтын хууль эрх зүйн хэрэгжилтийг бол бас сайжруулах ийм зорилготой, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах ийм зорилготой юм байгаа юм. Тэгэхээр 2004 онд Монгол улс тамхины хяналтын суурь конвенцэд нэгдэн орсноос хойш тамхины хяналтын тухай хуулиндаа хэд хэдэн удаагийн нэмэлт өөрчлөлтүүдийг оруулсан. Ингээд тодорхой ахиц дэвшлүүд гарч байгаа боловч сүүлийн үед бас тамхины тамхигүй орчин за шинэ болон шинээр гарч байгаа электрон тамхи, усан тамхи гэдэг ингээд шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүний хэрэглээ ялангуяа өсвөр насныхан болон залуучуудын дунд бол ингээд ихсэж байгаа нь бас сэтгэл түгшээсэн асуудал болж байгаамаа. Шинэ гарч байгаа энэ тамхи, усан тамхи, электрон тамхи зэрэг халаадаг тамхи гэх мэт энэ шинэ төрлийн тамхинуудын хор хөнөөлийг сайн мэдэхгүйгээр энэ талын мэдлэг дутмаг байгаагийн улмаас за мөн хуулийн хүрээнд энийг бас зохицуулалт байхгүй улмаас энэ эдгээр шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүний хэрэглээ зах зээлд
өргөн одоо тий худалдаалагдаж ингээ өргөнөөр хэрэглэгдэж байгаа нь бас дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс бол энэ чиглэлээрх одоо тийм ээ хууль эрх зүйн зохицуулалтаа сайжруулах за энэ одоо шин төрлийн тамхин бүтээгдэхүүний хор хөнөөлийг хүмүүст бас илүү сайн мэдүүлэх те мэдлэг хандлагыг нь сайжруулах ажлыг далайцтай хийх шаардлагатай байна гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс бол зөвлөж байгаа юм. Тэгээд энэ FCTC 2030 төслийн хүрээнд Монгол Улсын засгийн газар бол гол нь тамхины хяналтын тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах. За нэмэлт өөрчлөлт оруулахдаа энэ электрон тамхи болон энэ шин төрлийн тамхины зохицуулалтыг сайжруулах, тамхигүй орчинтой холбоотой хууль эрх зүйн одоо зүйл заалтыг бас сайжруулах. За мөн одоо байгаа одоо ахиц дэвшилтэй байгаа хуулийнхаа зүйл заалтын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр чадвар бэхжүүлэх тийм ээ. Одоо бусад энэ чиглэлээр энэ бол зөвхөн эрүүл мэндийн салбарын ажил биш. За эрүүл мэндийн салбар манлайлаад бусад салбарын оролцоог одоо төлхөө хангаад ингээд эрчимтэй ажиллах ийм шаардлагатай байгаамаа. Responding, yes, we can hear. Name your sound music on. Can you hear me? Монгол бол тугаан хүрэлцээсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Эрүүл мэндийн яамны халдвар тус өвчний хилцээний дарга хаан гоёг Хэмжээний экспертүүдийг цуглуулж та бүхэнд дэвшил үзүүлэх юм аа. Зөвхөн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын даргын ард хөгжлийн тусламжийн багийн ахлагч Эндрю Блэк өвчний хилцээ мэрэгчлэн цэцэн бэлэг За үзүүлэх энэхүү төслийн нээлтийг өнөөдөр хийж байгаадаа тамхины хяналтыг сайжруулах ажилчин сая бас төрийн нарийн даргын хэлсэн үгнээс бол 2015 онд бас хууль авсан чангалтах талаар нэмэлт өвчний хувь болон санхүүгийн хувьд Монгол Улсын засгийн газар нэмж ингэснээр тамхины хяналтын өөрөө аль биесны өвчлийн тусламжийн төсөө. Энэ юу гэсэн үг вэ гэхээр үзүүлэх замаар бид энэ конвенцийн хэрэгжилтэнд үзүүлж байгаа. Тэгэхээр дэлхийн нийтэд